Тэгэхээр төр өөрөө иргэдтэй, аж ахуйн нэгжүүдтэй ойрхон ажиллах хэрэгтэй, одоо хүндрэлж хэрэглэгүй байх хэрэгтэй гэж ярьдаг бид нар, тийм ээ. Тэгэхээр хаана байх нь Улаанбаатар хотод одоо бид нар ажиллахаас өөр аргагүй. За хэдийгээр их хурал засгийн газрын тогтоол гарсан бид нар биелүүлэхийг хичээж байгаа. Гэхдээ бид нар бүгд одоо нүүн гэж төлөвлөд явсан боловч Улаанбаатар хотод манай одоо жижиг дунд үйлдвэрийн агентлагийн тодорхой хэсэг нь ажиллахаас өөр аргагүй. Өнөөдөр ч ажиллаж байна. Шийдвэр гаргахад ч ажиллаж ирсэн. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ямар одоо хэсэг ирж байгаа гэсэн үг. За ирээгүй. Ер нь бол шийдвэр гарснаас хойш манай агентлаг 46 оронтойтой нэг тал нь тарханд ажиллаж байна. Өнөөдөр ч ажиллаж байгаа. Тэр хүмүүс тэндээ ажиллаж байгаа. Ирээгүй. Улаанбаатарт ажиллаж байгаа хэсэг маань бас ажиллаж байгаа. Эндээ л ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо яам нүүж ийна гэж санал ширээ зөөж байгаа бичлэгийг тавьсан байсан шүү. Нүүсэн ямар ч тийм байхгүй. Тэр бол жижиг дунд үйлдвэрийн газар бүгд нүүнгээд одоо санал ширээ бүх юм тэнд очисон байсан. Эндээс одоо Улаанбаатарт ажиллаж байгаа хүмүүс маань бусдын одоо санал ширээн дээр ажиллаж ирсэн. Тэгээд одоо нэлээд хугацаадгүй ажиллажлаа. За нөгөө байгууллагууд бас санал ширээгээ аммаар байна. Ингэхлээр бид нар тэнд хоосон санал ширээ байна. Энд одоо хүмүүс нь тодорхой хэсэг нь ажиллаж байна. Тэгэхээр тэр хүмүүстэй тэнд байгаа илүү байгаа санал ширээг л авчирсан. Түүнээс нүүж байгаа сууж байгаа ямар ч асуудал байхгүй. Дарханд одоо ер нь нийт хичнээн хүн одоо байранд амьдруулж байгаа гэж байна. Хэдэн хүн амьдруулж байгаа мөн одоо энэ санал ширээний төсөв мөнгөний яг харамсалтай. За санал ширээний төсөв мөнгө бол гараагүй. Санал ширээний асуудал бол угаасаа өнгөрсөн жилүүд автсан байсан санал ширээ. За сая нүүлгэлтийн зардал бол энд ажиллаж байгаа хүмүүс маань өөрснөө зардал мөнгө гаргаад таньдаг хүндээ ачуулсан байна лээ. За тэрийг би одоо нарийн ширээнд бас сайн мэдэхгүй байна. Зарим юм нь бас тодруулаад хэлж болж байна. Дархан нүүхтэй холбоотой бол нэг тодорхой хүмүүсийн одоо орон байрны асуудал бол бас төр засгаас шийдсэн. Нэг 10 орчим хүний асуудлыг бол шийдсэн. Гэхдээ тэр тодорхой хэсгийг нь за тэр хүмүүс маань бол одоо бүгд дарханд ажиллаж байгаа. Хошиж одоо дархандаа ингээд ажиллаад явхаар байгаа. За ер нь бол хүндрэлтэй асуудлууд байгаа. Одоо бид нар өнөөдөр ингээд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэхэд 1300-400 зээлдэгчтэй. Оны эцэс болдог бүх одоо зээлдэгчтэйгээ гэрээнийхээ нөгөө дүгнсэн акта хийгээд жилийн эцсээр тооцоо нийлэх хэрэгтэй. Одоо таны үлдэгдэл хэд байгаа, эх жил хэдийг төлөх юм гэдэг жил болгоно ингэж заавал тооцоо нийлдэг хуулиараа. Тэгээ энийг хийх гэхээр 1400-500 хүнийг бид нар тарханд очиж хэлж чадахгүй. Тэр яг одоо хүмүүс нүрээ харж суужгаад за таних үлдэгдэл төд байна, зөвшөөрөхгүй нэгээд гар үсэг зураад хамгаад дардаг. Энэ дээр бид нар одоо жишээлбэл энд Улаанбаатарт байгаа тэр 8-900 хүнийг тархан руу ир гэж хэлэхэд хэцүү. Бөөн зардалж хэрэгдэл болно. Бөөн ер нь бол одоо ингээд бас айгүй их аж ахуйн нэгжүүдээс гомдол ирдэг. Дархан үүсэнтэй холбоотой очиж уулзах энэ чинь маш олон одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй шүү дээ. Монгол улсын хэмжээнд одоо нийт 108 мянган идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Энийн 82 мянган буюу 76% нь Улаанбаатар жижиг дунд үйлдвэр эрхлэгч байна. Энэ 82 мянган чинь 72% нь Улаанбаатарт байна. Тэгээ ингээд бид нар аль болох одоо жижиг дунд эрхлэгчтэй ойрхон зардал чирэгдэлгүй байхыг бол зорж байгаа. За дээрэс нь урд жилүүдэд жижиг дунд үйлдвэрийн сангаас бид нар мэднэ. Баахан хүмүүс зээл авсан энэ төр гэл яригддаг. Энэ асуудал бүгд одоо жигдэрсэн. Өнөөдөр сүүлийн одоо 3-4 жилийн авилгатай тэмцэх газрын төрийн байгууллагуудын үнэлгээгээр жижиг дунд үйлдвэрийн газар тогтмол одоо үйл ажиллагаа нийлт тод нээлттэй шудраг болсон байна гэд 1-2 дугаар байранд ороо явж байгаа. Тэгэхээр энэ олон одоо тэр өмнө одоо жишээлбэл 300-аад бид нар одоо зээлдэгчдийг шүүхт өгөөд шүүхийн байгууллагад одоо нэхэмжил гаргахаас эхлүүлээд шүүх хуралд оролцоо явж байна. Энэ хүмүүс тарханд очиод Улаанбаатар руу шүүх хурал хэдэн удаа хойшлогддог үлээ яадаг үлээ ирээд буцаад байх томилтонч байхгүй боломжч байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс Улаанбаатарт ажиллахаас үр аргагүй. За миний хувьд гэхэд одоо өнөөдөр жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих тухай хуулийн одоо нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг ингээд боловсруулаад хилцүүлэг хийгээд аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзаа явж байна. Гэтэл дарханд тэр хүмүүсийг иргэвэл санал хүсэлтийг сонсож чадахгүй, хууль маань бодтой болж чадахгүй.
ийм нөхцөл байдлууд ер нь бол байгаа. Тийм учраас бас яг бодит амьдрал дээр тодорхой хэсэг нь бол Дархандаа ажиллана, тодорхой хэсэг нь бол Улаанбаатарт ажиллахаас өөр ямар ч одоо өөр боломж байхгүй гэж харж